анх дүүтэй болж байхад би 10 настай байсан. 9 настай ч юм уу. Тэгэл дүүгээ анх гарч ирчээл хараад амар жижигхэн амар нийтэл хөхтэйсэн л та. Тэгэл том болоод ингээл том болох хэрээр ингээд жоохон ядаргаатай санагддаг байсан л та. Ингээд нөгөө 10 жил ингээ ганцаараа өссөн чинь дахиад нэг дүүтэй болчихлоо. Тийм. Гэтэл дүүтэй амар хайртай. Тийм. Маш их хайртай. Тэгэл бүхэмээ хувааж ирэлдэг. Тийм. Үүрэг хариуцлага гэхээс илүү ах ын гэдэг болохоор гой зүйлтэй илүү нэг миний хувьд илүү гой зүйл гэж боддог. Тэгээд дүүтэй ингээл байгаа байж болох бүхэмээ ингээл зориулаад өөрөө эргэлэхгүйс ч гэсэн дүүдэл зориулна гэж тийм л яг өөрийгөө биш нэг хайртай хүнээ гэдэг тийм юу сэтгэлгээтэй болчтой юм байлээ. Тийм. Ингээ манай дүүгийн яг анх шинж тэмд нүдэн унжаад ихсэн. Булчин сулраад тэгээд яг анх юу гэж утсан бэ гэхээр тэр нөгөө утсыг үзээд ядаргаанд орцсон. Тэгэл тийм л гэж утсан. Тэгээд дэмлэгтэр очиод хэд хоног хэвтээд нэг дүүгээ эргэлтэй харсан. Тэгээд нэг дотор юу болол тэгэл би уйлсан л да. Дүүгээ тийм харч чадахгүй. Тэгээд ингээд бүтэн наркостой шинжилгээнд ороод яасан чи хавтар гэж гарч ирсэн. Тэгээд тэр үед ч ингээд яг бүр шоконд ороод яг үйлч чадахгүй тийм байдалд орчтой юм байлаа. Би юу гэж чадах вэ гэж бодсон л доо. Тэгээд гэртээ дүүтэйгээ явдаг, дүүгээ хардаг, тэгээд харж орох ямар ч болцоо авахгүй. Тэгээд хийж чадах юм нь тийм бичлэгэл байсан. Туслаарай гэж бусдыгаа уриалах. Тэгээд дүүтэйгээ зүгээж аваагаа ингээд явсан гэртээ байхгүй ажил төрөл үзэлтэй дүүгийн эмчилгээний юм хөдөлж хооронд л өөрөө дүүтэйгээ цуг ингээд бичлэгээ хийсээл тавьсан л та. Яг өвчин тусныхан дараа л хүндээ амар юу мэдрэгдэв юм бэ л дээ. Үн цэнэн тэгээд ямар ч хамаагүй аргаар дүүгээ эдгэмэрлэн тэгээд дүүтэйгээ би ингээд дандаа эрүүл усныхан дараа ингээ юу хөө гэж төсөөлдөлтөө манай дүү тэгвэл тийшээ ингээ шүү тэнцээ тоглоо шүү гэж тэгж ярьдаг л да тийм. Чин далавч эзээ урах юм. Яг урахгүй. Том болоод урах юм уу тэгвэл? Тэгвэл том бол намайг аваад нисэрээ заяа. Суулгүй. Тэгээд бид хоёрын сургууль болохоор би дүүгээ өглөө хичээлд нь хөргөж өгдөг. Тэгээд ингээд өвчин тусаа манай дүү ингээд гэртээ үлдээд би ганцаараа явдаг болохоор эвгүй л байсан л та. Тэгээд дүүгээ хөргөж өгдөг ингээд нөгөө дадал зуршил болсон. Тэгээд тэр үед надаас их эвгүй мэдрэгчсэн л та. Тэгээд дүүгээ эрүүл болонгот нь заавал хичээлд нь өглөө болгон хөргөж өгч хичээлсэн дандаа байж болох цаг хугацаа дүүтэй өнгөрүүлнэ гэж бодож. За ингээд би хичээл дээр байна. Тэгээд энэ бол манай ангийнхан 33 дахь сургуулийн 11-р анги. Манай ангийнхан манай дүүд бүх хийж чадах зүйлээрээ сэтгэлээрээ тусалж байгаа. Би үүнд үнэхээр их баярлж байна. Зүгээр ч нэг баярлаагүй чин сэтгэлээсээ баярлж байгаа хэлмээр байна. Бидний хамгийн анхны үйл ажиллагаа бол найзынхаа дуу туслахын тулд 100,006 гэсэн илтгэлийн тэмцээн зохион байгуулж байгаа. Энд маань болохоор манай ангийнхан бөгөөд найзууд, сургуулийн хамт олон маань бүгд маш сайхан оролцож байгаа учраас бид баяртай байгаа. Сайн байна уу бид хоёр Тэмүүлийн ангийнхан найзууд байна. Манай найзын дүү Есү тархины хавдар маш хүн чатанд орсон байгаа. Тэгээд манай сургуулийн болон манай ангийнхан Тэмүүлийнхаа дууд бүгдээрээ чин сэтгэлээс тусалж агаад манай ангийнхан болон Тэмүүлэн маань их баяртай байгаа. Ингээд найзынхаа дүүг хурдан идгээсэй гэж чин сэтгэлээсээ бид нар хүсэж байна. Та бүхнийг ч гэсэн манай найзууд болон манай найзын гэр бүл мөн бяцхан дүүд нь туслаасаа гэж бид нар манай ангийн хамт олноос хүсэж байна. Одоо дүүгээ идгээхээс өөр ямар ч тийм өөр сатарах юм ерөөсөө юу ч бодогдохгүй. Би яагаад зүүдэд том хайртай. Юу юунаас илүүтэйгээр нөгөө хайртай хүнийхээ дэргэд байх нь л хамгийн гоё зүйл
хамгийн энэ амьдралын хамгийн чухал зүйл гэдгийг ухаарч энэ дээр. Анханд ямар мэрэгчлээ болох хүсдэг юм том болоод? Хууч идэх. Тэгвэл жаагаад хувцаж өгөх юм шүү. Өөр хин хувцаж өгөх юм. Ээжтэй, аавтай, найзуудтай. Имэд. Найзуудтай аа бид хоёр туслаарай. Бичлэгч одоо дуусна уу? Одоо дуусцаа одоо. Гайвал ахаа хичээд байдаг.